Казак түмний Наврузын баяр 3 аймгийн иргэдийг хамруулсан өргөн дэлгэр болж өндөрлөө. Дархан хотын 65 жилийн түүхэнд анх удаа бүсийн хэмжээнд нийтийг хамарсан нээлттэй бүрэн хэмжээний урлагийн тоглолт үндэсний онцлогийг харуулсан хөтөлбөртэй зохион байгууллаа. Төвийн бүсийн Казак түмнийхээ Наврузын баяр, нарны баяр гэж нэрлэдэг энэ баярыг амжилттай сайхан зохион байгуулж эхэлж байна. Нээлт маань маш сайхан боллоо. Дарханчууд төвийн бүсийн Казак түм маань бас өргөн дэлгэр сайхан оролцож байна. Анх удаага зохион байгуулагдж байгаа төвийн бүсийн Навруз 2024 арга хэмжээнд Шарын голын Дарханы хонгор сумын иргэд маш их олон өргөн хэмжээгээр шугамж бүртгэлийн жагсаал хийж оролцлоо. Одоо та бүхний харж байгаа шиг энэ талбайд дор хаясны 3,000 4,000 цугларсан байна. Энэ голсууд Дархан гот маань найрамдын Дархан гэдэг нь үнэхээр харагдаж байна. Маш халах Монгол дөрүүд гэхгүй бүх ардтан цугларсан өргөн дэлгэр ийм баяр болж байгаад их баяртай байна. Анх удаа тэмдэглэл өнгөрүүлсэн Наврузын баярын өдөр урлагийн тоглолтоос гадна үндэсний хувцас хэрэглэл, эдийн ундааны үзэсгэлэн, казак биелэг, бүргэдийн үзүүлбэр, морьт харааны үзүүлбэр, тойрон бүжгийн үзүүлбэрийг толилуулжээ. Мөн тулан булаалт үзүүлбэр иргэдийн сонирхлыг татаж уухаан дуутай хамт тэмцэлдсэн бол үндэсний хувцасаараа ижилсэн хосын үзүүлбэр үзэгчдийн мэлмийг баясгалаа. Энэ өдөр Дарханы иргэдээс гадна гадаадын жуулчид Сэлэнг, Орхон, Булган, Төв аймгийн нийт 3,000 гаруй иргэн найрамд талбайд хүрэлцэн ирж үзэж сонирхжээ. Хонгор сумаас ирсэн. Хонгор суманд Атлын 2 дугаар айнаар 1976 онд газар тариалангийн салбарт ирж ажиллаад 50 жил болж байна. Ингээ манай Дархан аймагт өнөөдөр төвийн бүсийн Наврузын баярыг хамтран тэмдэглэж төвийн бүсийнхаа бүх хүмүүс цуглаад өргөн сайхан баяр болж байна. Казакаар түм маань яг ийм ариун баяр дээр ерөөс ариг тарс хэрэгэлдэг. Тэ ариг тарс болон тэр зүйл их л тэгээд тэр битий бие биен дээр бас нэг гомдооч би гэж хитээж бас тэ надаас бусдад нэг тийм нэг ийм үл хүндэд үүсчихгүй гэдэг утгаас бас тэрийг бас их болгоомжлдог байхгүй юу. Нэг иймэрхүү хүн баярлуулах, инээмсэглэх тийм сайхан Наврузын баярыг сайхан болж байна. За энэ жил өөрийнхөө дээлээр гойж байна. Төвийн бүсээ. За тэгээд Монголынхаа өнцөг буланбарт байгаа Казак ард түмэнд Наврузын баярын мэнд хүргье. Нарны баярыг улсын хурлын гишүүн Сангийн сайд Жавхлан, улсын хурлын гишүүн Аж үйлдвэр эц баялагын сайд Дамтны ям, улсын хурлын гишүүн Соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ундрам, Дархан аймгийн цадаргын тамийн газар цас далтай бүрэгдүүд төрийн бүс байгууллага хамтран зохион байгуулжээ.